За юу бацхан. За та нарыгаа удаан хүлээлгээд явах үгээ дахиад бичлэг ойрхон хийхээр шийдлээ. За Мартин 8 гэдэг бол бас эмэгтэйчүүдийн маань хүсэн хүлээдэг баяруудын нэг байгаа. Тэгэд энэ өдрөөр, энэ сайхан гэгийн өдрөөр танд ямар бэлэг ирж байгаа вэ гэдэг уншлага хий гэж бодлоо. Ямар тэмдэглэв штэ танд баяр ирж байна вэ? Энэ баяраар танд ямар аз жаргалтай зүйл тохиолдох вэ? Энэ үеэр таны яг сүнсний хөгжил бас давхар юу болох вэ гэдэг юм уу тий? Тиймэрхүү маягаар уншлага хий гэж бодлоо. За ингээд сонголтынхон хөзрүүдийг болвол татаж байна. За ингээд 3 сонголттой уншлага маань эхлэх гэж байна. За эхний сонголт бол Lily of the Valley. За хоёр дахь нь Azalea Passion гэсэн хөзөр байна. За гурав дахь нь болохоор Oleander Strong Boundaries. Яа, бус үе зүгээр байдаг мөртлөө яг бичлэг хийхээр л найтайгаад байдаг юм. Энэ нэг синхрончлал яваад их шүү. За эхнийхээ уншлах руу шууд оръё. За эхний уншлагынхаа энержи чекийг хийгээд уншлагаа эхэлье. За яг одоогийн нөхцөл байдал нь ямар хөө байгаа вэ гэдгийг харъя. За яг одоогийнх нь нөхцөл байдлыг нь харавал за ерөнхийдөө өөрийнхөө хувьд бол маш юм том зүйлийг эхлүүлсэн харагдаж байна. Амьдралдаа бол өмнө нь огт зориглож байгаагүй, өмнө нь ерөөсөө хийгээд бодоол яваад исэн мөртлөө огт хийж чадаагүй зүйлийг бол эхлүүлээд зориг гаргаад нэгэн өөрийнхөө хувьд бол нээлттэй байдлаар өөрийнхөө одоо магадгүй ажил, мэргэжил тийм санхүүгийн тал дээр ч юм уу ямар ч байсан нэг өөрийнхөө хувьд маш зоригтой алхам хийгээд ингэж явж байгаа юм байна амьдралдаа. За тэгсэн чинь юу яасан? Харилцаа холбоо тал дээр ерөнхийдөө жоохон асуудалтай байгаа мó гэж бол харагдчихээн. Яг хүнтэй яг юм өөрийгөө 100% гоё ойлголцож харилцаж чадахгүй байгаа ч юм уу тий. Эсвэл бол аль болох ганцаараа байхыг хүсэж байгаа. Ганцаараа байснаар та илүү цэнэглэгдэж, илүү амар тайван байдалд хүрж байгаа. Ерөнхийдөө эргэн тойрны зарим нэг танд сөргөөр нөлөөлдөг хүмүүс бол таныг үнэхээр залхааж байгаа. Хажууд нь бүр ингээд тэсэхгүй байдалд орж байгаа. За тэгээ дээрэс нь ерөнхийдөө бол та өмнө нь дандаа агууд байгаа юм шиг өөрийгөө их тусгаарлаад тэгээ өөр дээр маш их ажиллаж исэн бол одоо ерөнхийдөө за одоо болсон ерөнхийдөө би одоо ингээд гадаад ертөнц рүү гарах цаг нь болсон гэд ингээд урагшлах байгаа иймэрхүү энерги бол харагдаж байна. Гэхдээ та бол яг эргэн тойрны танд сөргөөр нөлөөлдөг янз бүрийн хүмүүсээс болоод атаархдаг ч юм уу цагаан илламч үед юм уу хар илламч үед юм уу таны талаар айгу эргэн тойронд чинь яриа өрнөдөг гэж магадгүй тэр ингэсэн гэж хэлсэн шүү дээ, энэ тэгсэн гэж хэлсэн шүү дээ. Чи тэрнтэй нэрээ уулзсан уу гэлээ айгу их ярьдаг. Таны талаар бол хүмүүс маш их ам уралдаж ярьдаг. За тэр нь бол танд
сайнарч байсан, муугарч байсан танд бол энергийн чинь хувьд их үрдэн юм байна. Таны энергит чи халддаг гэж харагдаад байна. Тийм болохоор хамгаалалт хийвэл зүгээр харагдчихээн. Дээрээс нь өөрийнхөө нарийн ширийн юм тий. Нэг жоохон уугаад халаад ирэхээр өөрийнхөө хамаг нарийн нанди юмыг хүнд ярьцдаг байж юусоо болохгүй. Аль болох өөрийнхөө хаашаа зорж байгаа, юу хийж байгаа тий. Хайр сэтгэлийн харилцаа ямар хуу байгаа гэдэг юм. Тиймэрхүү зүйлүүдээ нарийн нандин зүйлүүдээ өргөлж нууцлж явах хэрэгтэй. За дээрэс нь бас энергийн хамгаалалт хийвэл их зүгээр харагдаад байна. Та мэдээж одоо гадаад ертөнц рүү гарах бодолтой байгаа учраас ялангуяа та өөрийнхөө хувьд ийм дэвшилт зүйл хийгээд гэхдээ яг өөрийгөө тусгаарламар санагдаад байгаа гэдэг бол энэ хил амнаас болоод байгаа. Та энэ хил амнаас болоод айгүй энерги чинь шатлалтанд ороод байгаа болохоор ерөнхийдөө зарим хүмүүстэй хамт байхад тухгүй байгаа тий. Гэхдээ л таны яг чин хүсэлчин бол яг юм ганцаараа их удаан байцсан учраас одоо ерөнхийдөө гадагшаага чиглэх гэсэн энергитэй. За тэгээд өөрийнхөө яг тэр нөгөө явах ёстой зам мөрлөөгөө нэг л орж өгөхгүй байх шиг санагдаад байгаа юм байна танд бол. За надад яг арай өөр зам байгаа да. Арай өөр замаар би явах ёстой доо ч гэдэг юм уу. Яг нэг тийм мэдрэмж бол байгаад байна. За тэгээд энергийн шалгалт маань таарсан болвол зөв группээ сонгосон байна. За тараг бол мэдээж өөр групп сонгосон зүгээр байх. За энэ Мартин амнаар тэнд ямар бэлэг ирэх бэ гэдэг дээр за эхлээд юуг нь харъя. Астрологи ямар хүмүүстэй уулзах нь те тэрийг бас харъя гэж бодлоо. За энэ өдөр бол айгүй олон хүнтэй уулзахаар харагдаж байна. Эсвэл бол гэр бүлийнхэн ч гарч ирсэн байж магадгүй. Ерөнхийдөө номын ордны энерги туушаарч гарч ирж байна. Тэгэхээр бол нэлийн тийм тавтаргүй, тогтворгүй ийм хүүхэд шиг нэг ийм хүн байна. За дээр нь жинлүүрийн ордны энерги гарч ирсэн байна. Тэгэхээр шийдвэр гаргахтаа маш хэрэгэлцдэг тийм нэг нэлийн юм дүн шинжлэж хүн байна тий. Арслангийн ордны энерги дэшээ орж гарч ирж байгаа гэхээр бол маш юм гал одтой, маш өөртөө ихтэй, амбиц өндөртэй, эго өндөртэй юм хүн байна. За дээр нь бол маш юм нягт нямба нэг хүн байна. Маш юм ажигч нямбай аливаа зүйлийг төгс байлгахын тулд маш хичээдэг ийм хүмүүс байна. За ийм дөрвөн хүнтэй бол та учрахаар харагдаж байна. За энэ дөрвөн хүн дээр нь бас ингээд мэдээлэл авъя л да. Яг энэ дөрвөн хүнтэй яг юу тохиолдох юм, ямар хуу зүйл болохоор байна гэдгийг нэрийн харьяа гэж бодож байна. Коммент уншаад явж исэн чинь нэг эмэгтэй хүзрөө холхон жоохон ядаргаатай санагдлаа ч гэж шиг. Тэгснээс хоорой ч гэж шиг. Би бол шууд комментийг устгасан. Тиймэрхүү хүмүүсийг бас тийм миний шаналыг үзээд явж байгаа хүмүүс маань бас коммент уншаад тийм надад санаа зовоод тийм сэтгэл зүйн хувьд бас ямарваа нэгэн хар сөрөг энергийг цацаж явдаг хүмүүс бол бас өөрсдөө сэтгэл зүйн заслын энерги хийх хэрэгтэй. Тэрийгэ бусдад халдааснараа бусдад бас тэрийгэ илэрхийлснээр нүгэл болтго юм шүү гэдгийг бас дахин сануулъя. Үнэхээр танд таалагдахгүй, таны дургүй хүргэсэн залхаасан зүйл байгаа бол ерөөсөө л үзэхгүй байх хэрэгтэй гэсэн сонголтыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй
өөрийнхөө тэр нэг сэтгэлийн асуудал, сэтгэл зүйн асуудал, амьдралынхаа тэр янз бүрийн шарахыг ангаад чадаагүйгээсээ болоод зовж байгаа тэр байдлаа хүмүүст гаргаж тэрийг нөхөн гэж бодож байгаа бол яг үүндээ улам л үеийн үрийг бий болгож байгаа. За энэ нэг Libra энерги бол айгүй анхаарал татаж харагдаж байна. Жинлүүрийн ордны энерги дээр арай илүү нэг юм дүн шинжилээд тий альва зүйлийг маш ингэж бодож шийдвэр гаргадаг. Гэхдээ шийдвэр гаргахдаа айгүй уддаг юм төрлийн хүнд зөвлөгөө өгөхдөө маш сайн. Гэхдээ бол жоохон хуваачсан зантай байж магадгүй. Энэ бол өөрийнх нь өгөгдөл байдаг. За энэ хүнтэй бол та юм сүнсний холбоотой хүн байна. Маш юм дотны хүн байх шүү. Тэгэхээр энэ хүнтэй магадгүй энэ өдөр танилцаж магадгүй эсвэл уулзаж магадгүй. Гэхдээ энэ бол таны хувьд сүнсний холбоо байх юм аа гэж бол гарч ирлээ. Twin flame ч юм уу, soul mate ч юм уу те ямар нэгэн сүнсний холбоо байна. Урд насны бие биендээ өгөө аваатай те. Тэгэхээр энэ хүнтэй бол бусад хүмүүнээсээ илүү дотн харагдаж байна. За дээр нь Нумын ордны энергитэй жоох өгчиг энергитэй ийшээ тийшээ савчсан маш юм цоглог өдрөх сэргэлэн тийм энергитэй нэг юм хүн байна. Гэтэ энэ хүн нь бол жоох хариуцлагагүй байх гэдэг талтай байдаг. Яг л энэ маань доош харж гарч ирсэн учраас жоох хариуцлагаас зүхтаадаг нэг юм барьцгүй нэг юм яг юм тодорхой юм хэлээ тэрнийхээ аманд ингээ хүрдгүү ч юм уу нэг тиймэрхүү ядаргаатай хүн байна. Гэтэ энэ хүн бол тантай бол маш гоё юм нээлттэй харилцаатай гэж бол харагдаж байна. Та хоёрын дунд бол нэг тийм баригдмал бие бинийгээ зовоосон юм зүрийн юм байхгүй маш тийм гоё. Ямар нэгэн бие бинийгээ зовоосон зүйл байхгүй. Ямар нэгэн тийм заавал ийм харилцаатай байна гэсэн зүйл байхгүй. Энэ харилцааг бол хайр сэтгэлийн харилцаач болгож болохоор, найзуудын харилцаач болгож болохоор, эсвэл ингээд зүгээр таньдаг хүнч байж болохоор ерөнхийдөө энэ харилцаа бол хаашаач эргэж болохоор ийм харилцаа гэж бол харагдаж байна. За охины ордны энергитэй айгуу тийм юмсыг төгс ойлгох гэж хичээдэг маш юм нарийн нямбай. Энэ хүний хувьд бол тоо хоёр энэ харилцааг цаашдаа явуулахын тулд ямар нэгэн зүйлийг золиослох шаардлагатай болж байгаа учраас энэ харилцааг бол та яг амьдралдаа хүлээж авах уугүй юу, цаашдаа үргэлжлүүлэх үү, яг дотныхоо хүн болох уу эсвэл гэдэг дээр бол жоохон эргэлзэж байгаа байх гэж бол харагдаж байна. За Арслангийн ордны энергитэй хүн маань бол маш юм харилцааны хоёрын харилцаа бол маш тийм юу мэрчэмтэй тавтаргүй гэх юм уу хүлээцгүй тийм хүлээцтэй байж чадахгүй та хоёр яг ингээд энэ харилцаан дээр цаг хугацаа өгөөд авахгүй нэлийн энэ харилцааг яаруулж байгаа гэж бол харагдаад бай шүү. За иймэрхүү харилцаатай хүмүүс байх нэ. Гэтэ эдгээр нь заавал хайр сэтгэлийн харилцаа байх албагүй тийм найз нөхөд гэр бүлийн харилцаа байх магадлал өндөртэй. Гэхдээ энэ Арслангийн ордны энергитэй хүнтэй харилцаагаа яаруулж байгаа гэдгийг бодоход бол энэ хүнтэй бол жоо хайр сэтгэлийн холбоо бол байх шиг байна. Энд бас жинлүүрийн ордны энерги нь гэхдээ яг сүнсний холбоо гэхлээр гэр бүлч бас байх боломжтой. За энэ Sagittarius-ийн номын ордны энерги бас ямар ч харилцаа руу хүрэх боломжтой. Тэгэхээр энэ одныг найз мөртлөө нэг жоохон хосын харилцаа руу орчиж магадгүй нэг төр зүр харилцаж байгаа хүн гэж бол харагдах гад байна. За тэгээд энэ охины ордны энерги бол ямар нэгэн золиос шаардагдаж байгаа. Тэгэхээр энэ бол жоохон бас юм давхар харилцаа ч юм уу нэг тиймэрхүү зүйл байх боломжтой байх шүү. За хүн хоорондын харилцаа холбоо дээр иймэрхүү байд юм байж. За одоо тэгвэл яг гол асуудал руу оръё. Таны Мартин 8-аар амьдралаас
оршихуй ертөнцөөс танд өгч буй бэлэг юу вэ гэдгийг одоо тодорхой харнаа. За ерөнхийдөө нь харахад бол зөвлөгөө картууд нэлээд гарч ирсэн харагдаж байна. За intuition ерөнхийдөө Мартин 8-аар та зүн бэлгээ сайжруулах зүйл хийвэл зүгээр нь зүн бэлгийн янз бүрийн бясалгал хийвэл зүгээр харагдаж байна. Тэгхийн болвол тэгэхгүй болвол та яг нөгөө нэг өөрийнхөө дотор байгаа тэр нэг шидийн тий яг ийм оршихуй ертөнцөөс өгсөн өгөгдлөө бол жоохон орхигдуулаад байгаа харагдаж байна. Таны яг онцгой авьяас бэлэг гэдэг зүйл чинь бол нэгдэх шаардлагатай бол харагдаад байна. Та бол яг үнэндээ зүгээр нэг хингийн хүн биш ээ. Таны хувьд яг дотоодос чинь яг ийм усны ундрах шиг ингэж гарч ирэхээр бүр нэг тийм маш ийм өвөрмөц онцгой ур чадвартай хүн байна. Тэрийгээ та олж мэдхийн тулд бол өөрийнхөө зүн бэлгийг сайжруулах зүгээр байна гэж бол харагдаж байна. За тэгэд өгж байгаа ерөнхийдөө бэлэг нь тий таны оршихуй ертөнцөөс өгж байгаа бэлэг бол Мартин 8-ны өдөр бол та маш гоё тэнцвэртэй энергитэй байх нэ. Ямар нэгэн зүйл таны санааг зовоож исэн бол энэ өдөр бол огт таны санаа зовхгүй маш юм тайван тогтун хит их аз жаргалтай автаад дараа нь гунигэлсэн байдлаар биш хит их гунигилж байгаа гинт огцомж жаргалтай болох биш яг гоё юм балансыг барьсан яг гоё юм тогтун жаргалтай амгалан нэг гоё тийм байх нэ. Тэгээд энэ өдөр бол ямар нэгэн дутуу зүйл бол байхгүй, ямар нэгэн илүү зүйл байхгүй, яг бүх зүйлийнх нь яг дав суужрын таарсан жин тан тий таны бүх зүйл гоё юм дүүрэн сайхан байх нэ. Гэхдээ энэ ерөнхийдөө бол энэ үзүүртэй бас давхар уялдаатай үзүүр гарч ирж ил байгаа юм л да. Өөрийн чинь хувьд бол яг юм дотоод үннийг олж нээх гэдэг бол миний шаардлагатай зүйл бэ шүү гэдэг зөвлөгөө бол айгүй их гарч ирээд байна. Тэгэхгүй бол та магадгүй яг өөрөө маш юм хурдтай урагшлаад явж байгаа хүн мөртлөө яг буруу зүйл рүүгээ урагшлаад яваад тахлаар улам нөгөө нэг явах ёстой замаасаа улам холдоод байгаа учраас одоо яаралтай та яг дотгошоо ороод үнэхээр яг би энийг хийх ёстой үгүй юу гэдгээ дахин нэг бодож үзэх хэрэгтэй байна. Хүн хоорондын харилцаа ч гэж болно энэ маань. За тэгээд бас нэг ирж байгаа бэлэг нь гэх юм бол бүх зүйл болох ёстой цагтаа болж байгаа. Магадгүй энэ Мартин 8-аар танд оршихуй ертөнцөөс таны манифест хийжсэн бэлгийг өгч магадгүй байгаа тань. Ягаад гэвэл за үр хүүхэд минь ээ энэ бол чиний хувьд яг хүртэх ёстой зүйл мөн шүү. Яг болох ёстой зүйл болж байгаа шүү гэдэг гоё юм ивэлийн үг харагдаж байна. Тэгэхээр бол энэ дээр танд яг манифест хийжсэн таны хүсэжсэн зүйл чинь энэ өдөр бол биелэх магадлал маш өндөр байна. Энэ дээр бол та өөрөө зүтгээд авах шаардлагагүй. Амьдралд ерөнхийдөө та бүх зүйлийг өөрөө бүтээж өөрөө бий болгох шаардлагагүй гэдэг юм шүү. Яг үүндээ амьдрал гэдэг бол маш амархан. Итгээд, сүжиглээд, оршихуй ертөнцөөс тусламж хүсээд, манифест хийгээд тэр зүйлийг биелнэ гэдэгт итгэж чадах юм бол та заавал бүх зүйлийг хүчилж, хөдөлмөрлөж өөрөө бүгдийг нь бүтээх шаардлагагүй юм шүү. Зарим зүйлийг бас
орчлон ертөнцид даатгаад үлдээж байгаарэ гэдэг ийм гоё үг явж байна. За тэгээд хамгийн гол мессеж нь болохоор таны одоо амьдралд зарим зүйл маш юм уйтгартай ч юм уу нэг л юм зогсолттой ч юм шиг юм өнгө будаг нь байхгүй, бүрэнхий, бүүдэг, дүнсгэр тэгж санагдаж байгаа гэж магадгүй амьдрал амтгүй ч юм шиг. Гэхдээ яг үнэндээ энэ амтгүй байдал гэдэг бол яг энэ дүнсгэр өнгө бодоггүй байдал гэдэг бол яг үнэндээ маш их эрдэнсийг агуулж байд юм а. Маш их сайхан зүйлсийг хадгалж идэг. За яг та жишээ нь өдөр тутамд тогтмол хийдэг дасгал, тэгээ тогтмол хийдэг зүйлүүд байлаа гэж бодоход тэр бол яг үнэндээ хүний хувьд маш уйтгартай зүйл. Хүний яг нөгөө нэг сэтгэл хөдлөлтэй допамин гэдэг зүйл бол үргэлж хэлбэлцчээдэг. Аз жаргалыг хүн өдөр болгон байнга яг ижлэгийн хэмжээтэйг мэдрэх боломжгүй учраас хүн жаргалтай байхын тулд үргэлж өдөр болго өөрөөр амьдрахыг хүсдэг. Гэхдээ яг таныг тэр тогтмол байлгаж байгаа, өдөр болгон хийж байгаа, таныг уйдаж байгаа тэр зүйлс чинь яг үнэндээ маш том эрдэнсийг агуулж байдаг. Таныг маш их аз жаргал руу хөтөлж байдаг юм шүү. Тийм болохоор яг одоогийн байдлаа маш гоё нандинаж хүлээж аваарэ. Яг ийм уйтгартай байдал бол миний хувьд хамгийн сайхан үе байдаг юм шүү. Бас хамгийн амжилтанд хүрэх зүйл бол мөн байдгаа. Тийм болохоор энгийн зүйлсийг хайрлаж сураарэ. Энгийн зүйлсийг хүндэлж нандинж тэр энгийн зүйлсийг илүү гоё нүдээр харж сураарэ гэдэг ийм гоё зөвлөгөө ингээд өгөөд энэ уншлага маань өндөрлөж байна. За тэгээд уншлага маань таалагдсан болвол гоё affirmation бичээрэй. За ямар affirmation бичих вэ гэхлээр би зарим зүйлсийг орчлон ертөнцид даатгаж үлдээж чаднаа. Үлдээж байна гэд. Би өөрийнхөө чадахгүй зарим зүйлсийг орчлон ертөнцид даатгаж үлдээх болно гэд заяа. За одоо яг гоё. Би өөрийн чадахгүй зарим зүйлсийг орчлон ертөнцид даатгаж үлдээх болно гэд гоё affirmation илгээгээрээ. За тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Хувийн уншлага авах бол мэдээж чат бичээрэй. За тэгээд donation явуулвал маш их баярлах болно. За ингээд дараагийнхаа уншлага руу орё. За Залия гэдэг хүзрийг сонгосон хүн маань энергийн шалгалтаас нь эхлээд уншлагаа эхлээд явъя. За яг одоогийн нөхцөл байдлыг харъя. Маш ойлгомжтой харагдаж байна. Юу болсон маш ойлгомжтой. За энергийн шалгалтыг нь хийхэд бол маш олон хүзэр бууж ирлээ. За эхнээс нь сайхан тайлбарлаад явъя. За одоогийн нөхцөл байдалд бол та хүнд итгэхэд жоохон хэцүү болсон харагдаж байна. Өмнө нь танд хэлсэн амандаа хүрээгүй зарим хүмүүс те. За би яг тэдэн цагт очиё гэчээ таныг маш их хүлээлгдэг. За би яг одоо очиод авъя гэчээ цаг 2 цагийн дараа бичдэг ч юм уу. За маргааш хоёлоо уулзъя гэчээ алга болчдөг ч юм уу те. За хараад юм бичээрэй гэчингүүтлээ юм бичгүй алга болчдөг ч юм уу те. Наад захын хамгийн хөнгөнөөс эхлээд ерөн цаашлаад ингээд янз бүрийн амлалт өгөөд байгаа мөртлөө гээ таныг гомдоогоод идэг ийм хүнээс болоод таны яг ийм итгэл жоохон нуурж унсан байдалтай харагдчих байна.
Гэхдээ та бол яг үндэ өөрөө дотроо бол маш юм үндэс суур сайтай хүн харагдаж байна. Яг сэтгэл зүйн хувьд бол маш доктортой байх гэж хичээдэг. Та бол яг юм газар дуулахын бясалгал бол их хийдэг харагдаад байна. Дээрээс нь юм байгаль ертөнцтэйгөө ялангуяа их дэлхийтэй маш их холбогддог. Гэртээ цэцэг ногоо тарьдаг ч юм уу, амтан тэжээдэг ч юм уу тий. Ингээ байгаль ертөнцтэйгээ холбогдох зүйлүүдийг маш их хийдэг тийм. Яг юм ярихгүйгээр яг зүрх сэтгэлээр мэдрэх зүйлсийг мод тэрвэрх ч юм уу тий. Мод хараа таны сэтгэл санаа тайвширдаг, тэнгэрийн үйлний хөдөлгөөнийг ажиглаж тайвширлыг олдог тийм гоё юм тогтвортой энергитэй хүн бол харагдаад байна. Үндэс суур сайтай тий. Амьдралын ноён нуруу сайтай хүн бол харагдаж байна. Гэхдээ таныг хүмүүс гомдоосон, таныг та яг айгүй зүрх сэтгэлээрээ, чин сэтгэлээсээ хүнд хандсан боловч таныг гомдоогоод байдаг, гомдоосон гэж бол харагдаад байна. Гонсойлтыг мэдэрсэн тий. Хамаг сэтгэл зүрхээ зориулсан зүйлээсээ маш багыг хүртсэн учраас эргүүлээд гомдол тээсэн. Гэхдээ энэ үе бол яг үндэ таны хувьд таныг нэг л юм ухааруулах гэж ингээд ийм хүмүүсийг тантай байн учруулад байгаа гэж бол харагдаж байна. Таныг шал өөр төвшний, шал өөр хүн болгоод яг одоогийн нэг юм танд ерөөсөө тохирохгүй байгаа нэг юм зан авирыг засах гад ч юм уу. Одоо жишээ нь хүн таныг гомдоогоод байна гэдэг бол та магадгүй хүнээс ямар нэгэн хариу сэтгэл горьддаг ч юм уу тий. Би ингээд ийм их юм зориулчлаа. Гэхдээ энэ хүн надаа ингээд хариуд нь ингээд ийм хийгээд өгчих болов гэсэн юм горьдлогтой сэтгэл бол хүнийг үргэлж зовоож байдаг. Тийм нэг горьдлогтой сэтгэл зүй бол танд байх шиг байна. Тэрийг бол байхгүй болгоод тий бүр та яг ингээд тэр хүн буцаагаад надад юу ч өгөхгүй байсан хамаагүй би энэ зүрх сэтгэлийг зориулмаар байна гэдэг ийм байдлаар таныг яг ингээд бусдад ханддаг байгаасай, орчлон ертөнцид тий өөртөө ч гэсэн тэгж ханддаг байгаасай гэдэг үүднээс таныг өөрчлөлтөнд оруулах гад ингэж их зовоогоод байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд саяхан бас таны амьдралд туулж чадаагүй, давж гарч чадаагүй маш юм хэцүү зүйл бол тохиолдсон байна. Яахын аргагүй. За энэ бол мөнх санхүүгийн асуудал ч гэж болно, нар гэрийн асуудал ч гэж болно, эсвэл хайр сэтгэлийн асуудал гэж болно. Тэг ямар ч байсан таныг маш их зовоосон. Тэндээсээ та яг ингээд урагшилж яг давж гарч чадаагүй зүгээр тэнд нь орхицсон нэг юм зүйл байна. За магадгүй тэр нь болохоор яг таныг яг юм өөр хүн болж жүжиглэх шаардлагатай ийм нөхцөл байдалд оруулаад исэн гэж бол харагдаад байна тий. Та яг өөрийнхоороо байгаад яг өөрийнхөө тийм үнэт зүйлийг хадгалаад түрүүгээрээ ингээд тайван жаргалтай амгалан байх тийм нөхцөл байдал нь бүрдэхгүй. Заавал таныг өөр хүн болгох шаардлагатай. Заавал та өөрийнхөө үнэт зүйлээс эсрэг юм хийх шаардлагатай. Ийм нөхцөл байдалд оруулсан энэ нь магадгүй хүнд зүйлтэй холбоотой зүйл байх шиг байна. Тэгэхээр бол энэ одоо энергийн шалгалт нь тань таарч ивэл энэ бол таны групп муу юм шүү. За тэгээ энергийн шалгалт нь мэдээж таарахгүй байвал өөр группүүдийг сонсоод үзэх хэрэгтэй. За жоон хүнд энэ эрэхтэй байлаа шүү. За ямар ч байсан at least you have a passion гэдэг шиг. За одоо Мартин 888 ёо. За Мартин 8 чи өөр наваа шааж байгаа. За Мартин 8 учирч магадгүй хүмүүсийг харъя. За хүмүүсээ ингээд астрологийнхаа хүзэрнөөс тантай учирч магадгүй хүмүүсийг ингээд тус нь хараад явбал юу нь ямар байна? Энэ байдлаараа үргэлжлүүлвэл дээр байна уу? Үгүй юу гэдгийг бас комент бичээрэй. Гоё юм ээ.
Вау. Усны энерги их гарч ирж байна. Энэ группийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө усны энергитэй хүмүүс байх магадлал юм шүү. Яг хэлж дуусаагүй байхад дахиад заас гараад ирлээ. Ерөнхийдөө нэлээд ус суурьтай хүмүүс байх шиг байна. Өөрсдөө загас хэлэнц мэлхий тий. Бэлгийн энергитэй хүмүүс байх магадaltaй. Тэгээд энэ өдөр бол маш юм ус ордны энергитэй хүмүүстэй бол уулзрах магадлал бол их өндөр харагдаж байна. За эхнээс нь харуул бол за тэгээд мэлхийн ордны энерги доош харж гарч ирж байгаа. Тэгэхээр бол энэ хүн бол тань нэлээд гомдож энэ хүн бол таны хэлсэн үгэнд бол маш эмзэглсэн нэг юм хүн байна. За эхрийн ордны энергитэй хүн маань доош харж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хүн бас танд жоохон урам хугарсан хүн бол байгаад байна. Тэгээд өөрөө бол яг одоогийн байдлаар ерөнхийдөө нэлээд өөрийнхөө харилцаан дээр хаалттай хандж байгаа. Тэгээд хүмүүсийг ерөнхийдөө нэг амар амьдралтаа оруулж ирэх хүсэлгүй тийм байгаа хүн байна. Хилэнцгийн ордны энергитэй хүн маань бол таныг маш их хайрлаж халамжилдаг, таны төлөө маш их зүйл зориулж чаддаг нэг юм сайхан хүн байна. Загсны ордны энергитэй хүн гэхэлэр энэ бол жоохон юм урлагийн талын хүн гэхдээ бас танд маш их зүйлийг зориулсан мөртлөө бас ингээд танд жоохон гомцсон байдалтай ягаад ч юм иймэрхүү хүмүүс гарч ирсэн байна. За энэ хүмүүс яг ингээд Мартин нарнаар тантай уулзраад яг ямархуу зүйл болох вэ? Яг ямар байдлаар энэ хүмүүс гарч ирээд байна вэ гэдгийг жоохон тодруулж харъя. Good luck. За. Quarter. За. Ерөнхийдөө бол маш тодорхой харагдаж байна. Мэлхийн ордны энергитэй хүнтэй бол та ер нь бол нэг амар аюу тийм эмзэг хүн байгаа хгүй аюу тийм эмзэг яг ингээд хүнд маш их сэтгэл зориулдаг ч гэсэндээ өөрөө ингээд аюу тийм амархан хүнд гомдчдаг тийм эмзэг байдалтай хүн байна. Гэхдээ энэ хүний хувьд бол та энэ харилцааг нэг амар урагшлуулах шаардлагагүй болж байгаа. Ер нь энэ харилцааг урагшлуулахыг ер нь жоохон хүсэхгүй байдалтай энэ хүн байна. Энэ магадгүй гэр бүл юм уу найз нөхдөд холбоотой хүн байж магадгүй харагдаад байна. За эхрийн ордны энергитэй хүн маань бол таны хувьд айгүй чухал хүн гэж харагдаж байна. Танд бол маш юм амьдралын аз жаргал тий бүрэн дүүрэн мэдрэмжийг өгдөг маш их гоё юм эд баялаг шашин сэтгэл зүйн хувьд тий яг юм энэ хүнтэй хамт байхаар таны амьдрал маш гоё юм баялаг санагддаг юм хүн байна. Гэтэ энэ хүн маань бол одоо жоох хил хязгаараа хүмүүс тогтоосон байдалтай. Тэгээд дээрээс нь танд жоох урам нь хугарсан юм харагдаад байна. За Скорпио энергитэй энэ хүн бол байна. Энэ хүний хувьд бол яг одоогийн нөхцөл байдал нь хоёр ерөнхийдөө яг одоогоор ингээд хамт байх ер нь бол ёсгүй хүмүүс юм байна. Уг нь бол ингээд уучраад нэг магадгүй яг энэ хүн өөр хүнтэй байсан ч юм уу эсвэл дагвар хүүхэдтэй байсан ч юм уу. Тэгээ энэ бол жоо хайр сэтгэлийн холбоотой хүн юм уу гэж бол харагдаад байна. Танд бол маш их халамжтай, маш их гоё юм гүн сэтгэл төрүүлдэг тий айгүй гоё юм гүн гүнзгий мэдрэмж өгдөг юм гоё дотн хүн байна л да. Гэхдээ энэ хүний хувьд бол яг хоёр юм тохиромжгүй цагт учирсан ч юм уу тэгжэл бол харагдаад байна. За. Загсны ордны энергитэй хүн болвол маш тийм энэ хүн танд гомдсон байгаа гэдэг жийсэн тий бас л ягаад ч юм танд маш их сэтгэл зориулсан мөртлөө хариуд нь консультыг авсан юм хүн байна. Гэхдээ
Энэ хүнтэй та хамт байхын тулд энэ хүний яг тэр гомдлыг тайлахын тулд өөрийнхөө хувьд бас нэлийн ийм золиос гаргах шаардлагатай. Тэ өөрийнхөө яг тэр үнэт зүйлүүдээс нүур буруулах ч юм уу. Өөрийг яг гаргадаггүй зангаа ингээд хүнд хэр барагтай хүнээс уучлалтгүйдгүй хүн бол та уучлалтгүйх шаардлагатай болсон ч юм уу. Тэ нэг тиймэрхүү зүйл бол харагдаж байна. За одоо яг гол асуудал руугаа оръё. За яг Мартин ямар танд ирж байгаа бэлэг нь яг юу вэ гэдгийг харъя. Вау, гайхалтай. Харж байгаа бол таны яг түрүүн нөгөө нэг энергийн шалгалтын дээр гарч ирж исэн хүзрүүд бол бас давхар гарч ирж байгаа харагдаж байна. За эхнээс нь тайлбарлаад явбал за энэ Мартин амнаар танд ирж байгаа оршихуй ертөнцөөс ирж байгаа бэлэг юу вэ гэхэд бол дээд хүчнээс бол тань маш их мэдээлэл, энерги, хүч чадал аз ёндоо ирж байгаа бол харагдаж байна энэ Мартин амнаар шүү. Тийм болохоор таны хувьд бол маш их бүтээлч энергиэр дүүрэн юм өдөр байх нэ. Тийм болохоор та яг юм эхлүүлэе гэж бодсон, зорьсон, сансан юм аа бол эхлүүлэхэд маш юм дажгүй өдөр байна. Магадгүй та яг краштай сэтгэлээ илчлэе гэж боддог ч юм уу те. Ямар нэгэн таны яг дотроос чинь за нэг ингэчтэй мэлүү гэсэн яг нэг юм төрхөл юм бол тэр бол яг таны орчлон ертөнцөөс танд ирж байгаа дуудлага юм шүү. За би өнөөдөр нэг жоохон найз нөхдөд ганц өдөр гарчдаг ч юм уу гэсэн бодол байх юм бол тэр чинь бол яг таны зөв зүйл юм шүү. Яг энэ өдөр бол таны бодолд орж ирж байгаа бүх зүйл бол яг таны дээд оршихуйгаас танд бэлгэлж байгаа бэлэг юм шүү. Тийм болохоор та яг хүссэн зүйлээ хийх өдөр байна. За дээр нь хувь тавилангийн хүзэр дэшээ харж гарч ирж байгаа учраас таны хувьд бол энэ өдөр хувь төөргийнхөө дагуу яг юм учрах хөстэй хүнтэйгээ учрах магадлал маш өндөр байна. Тийм болохоор аль болох олон хүнтэй газар явах ч юм уу тий хүмүүстэй танилцах ч гэдэг юм уу иймэрхүү зүйлийг хийвэл зүгээр харагдаж байна. Гэхдээ таны зүгээс бол та ерөөсөө өөрөө төрүүлж очиж алхам хийж танилцаж мэлцдэг ч юм уу тийм юм ерөөсөө хэрэггүй шүү. Өөрөөсөө нэг хичээл зүтгэл гаргалгүйгээр энэ өдрийг гоё ингээд таашааж өнгөрөөрэй. Орчлон ертөнцөөс цаанаас нугасаа таныг ивэж байгаа юм шүү. За дээр нь таны хувьд бол аль хэдийн аялал аль хэдийн ихэлсэн таны яг ингээд амьдралаас хүсэжсэн зүйлс чинь угаасаа ингээд эхнээсээ билээд эхэлж байгаа. Ялангуяа та хүнд маш их сэтгэл гаргаад
хариуд нь яг юм гонсолт мэдэрчээсэн бол яг үнэндээ та дахиад хүнд ингээд гоё итгэл чинь дахиж сэргэнэ. Энэ бол таны орчлон ертөнцөөс өгж байгаа бэлэг юм шүү. Та дахиад хүнд ингээд сэтгэл гаргах юм гоё итгэл үнэмшлэг олж авнаа. Тийм болохоор та яг юм өөрийнхөө яг одоо байгаа зүйлстэй маш их талархалтай хандаарай. Танд бол орчлон ертөнцөөс маш их зүйлийг бэлгэлж байгаа юм шүү. Маш их зүйлийг та хүртэх хэрэгтэй. Тийм болохоор та өөрийнхөө энэ орчлонд төрсөнд, энэ орчлонд яг одоогийн амьдарч байгаа зүйлүүд дээр байгаа бүх зүйлдээ маш их талархаж, амьдралыг гоё таашааж ингэж байгаарэ гэсэн ийм гоё зөвлөгөөгөөр ингээд энэ 2 дугаар группийн маань уншлага өндөрлөж байна. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс маань ямар аффирмашн илгээх бичвэ гэхлээр би дахиж хүнд итгэх итгэлээ олж авнаа гэд гоё аффирмашн илгээгээрээ. Би дахиж хүнд итгэх итгэлээ олж авна гэд ийм гоё аффирмашныг коммент хэсгээр бичээрэй. Намайг дэмжихийг хүсч байвал зя. Тэгээд Мартин амдан хамгийн сайхныг хүсье өрөөй. Тэгээд хувийн уншлага авахар бол мэдээж чат бичээрэй. Хувийн уншлага авдаг хүмүүстээ бас маш их хайртай шүү. Баярлалаа. За тэгээд donation илгээвэл маш их баярлах болно. Donation дээр бас гоё хүслээ бичээд явуулвал би гоё хүсэл дээр нь бас жоохон манифест хийж өгнө. За ингээ 3 дугаар уншлах руу 3 дугаар группийн уншлах руу оръё. 3 5 ч одоо энэ дээр тавьдаг байхгүй. За ингээ 3 дугаар группийнхаа уншлагын энергийн шалгалт руу орё. La belle. Ямар их үзэр хэрэгж байна. За нэлээ олон их үзэр хэрэгчлээ. За эхнээс нь эдрийг одоо ингэж хураж авч байгаа тайлбарлахгүй бол толгой ирэх гэдэг шүү. За энержи чек дээр нь баг хамгийн юм ярих гэдэг нэг үү. За ямар ч байсан юу байна. За таны одоогийн энерги бол та ерөнхийдөө одооноос яг зүрх сэтгэлийнхаа дуудлагыг сонсож эхэлж байгаа. За тэгээд яг хүний яг зүрх сэтгэлийн дуудлагатай яг жинхэнэ яг зүрх сэтгэлийг чи хүсэж байгаа зүйлээ та олж мэдхийн тулд нэлийн хүнд нөхцөл байдалд орж тэг яг бүр бүх юм гарц гаргалгаагүй санагдаад нэлийн хэцүү байдалд орж иж яг хүн миний яг би яг чин сэтгэлээс ийм амиг хүсдэм байна гэдэг тийм мэдрэмжийг авдаг. Одоо жишээ нь магадгүй та яг нэг хүнд маш их хайртай байлаа гэж бодъё. Гэхдээ тэрийг ингээд
үүсгдэг байжгаад тэгээд яг гадагшаа явах болсон чинь гинт би яг тэр хүнтэй ингээ уулзч яахгүй яаваач гэдэг юм уу тиймэрхүү байдлаар яг юм үнэхээр яг гадагшаа явахаас өөр аргагүй болсон тэгээд яг ингээд виз нь гарцсан тэгээд яг явах өдрөө та яг тэр хүнтэйгээ би уулздаг ч үйж те би ингээд цаг хугацааг ямар их өрвөө гэдэг байдлаар би үнэхээр ингээд тэр хүнд хайртай байсан юм гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар зүрх сэтгэлийн дуудлага бол гарч ирдэг. Тэгэхээр таны хувьд яг одоо бол нэг тиймэрхүү жоохон зүрх сэтгэлийн дуудлага нь ерөнхийдөө нэг мэдрэгч байгаа. Гэхдээ тэрийг ингээд сонгоод явхад бол жоохон хэцүү нөхцөл байдалд орсон харагдчихээн. За дээр нь таны хувьд бол өнгөрсөнтэй холбоотой өөд болсон хүн, дотны хүнтэй холбоотой эсвэл салсан, сарнсан хүнтэй холбоотойгоор харуусал гуниг бол маш их харагдаж байна. Тэрийг бол та яг ардаа үлдээж ангааж чадаагүй гуниг харуусал цээжиндээ тэгээд явж байгаа л харагдаж байна. За тэрнээс улбаатайгаа та өмнөх зүйлүүдэд тавьж явуулаагүй яг тийм дотны хүнийгээ өөрөөс чинь салж явсан дотны хүнийг тавьж явуулж чадаагүй тэр нэг сэтгэлийн зүйлээс болоод та ерөнхийдөө жоохон юмд хашир те нилээ ширүүн дөрүүн зантай те ямарваа нэгэн зүйлд өөрчлөлтөд жоохон дургу болсон нэг тиймэрхүү юм энерги бол энергитэй бол байгаа харагдаж байна. Дээрээс нь маш тийм зоригтой алхам хийж чадахгүй өөрийнхөө хувьд маш юм золиос гаргах тий маш тийм амьдралынхаа яг сайн сайхны төлөө том алхам хийж чадахгүй альва нэгэн том амжилтанд хүрэхийн тулд хүн бол өөрөөсөө бага зэргийн золиос гаргах шаардлагатай байдаг. Өөрийнхөө хувьд бол тодорхой хэмжээний зориг гаргах шаардлагатай болдог тий. Тэр зориг золиосыг бол өөрөөсөө гаргахаас жоохон эмээсэн иймэрхүү энергитэй бол харагдаж байна. Гэхдээ та ямар ч байсан бууж өгөөгүй байх. Та эндээс бол яг гарц гаргалгааг нь үннийг те яг яагаад би ийм байдалд орчив? Яг шалтгаан нь хаана байгаа? Би энийг яаж засах уу гэдэг байдлаар бол өөрөө маш их хичээж байгаа. Энэ зүйлийнхаа учрыг олох гэж бол маш их оролдож байгаа. Энэ нь бол маш сайн хэрэг байна. За дээр нь сайхан бол амьдралд чинь маш том хэцүү зүйл тохиолдсон. Гэхдээ энийг бол та маш амжилттай давж гарсан байна. Өөрт чинь бол сэтгэлийн хаттай амьдралыг бас тайвнаар хүлээж авах тэр нэг юм чадвар бол суусан харагдаж байна. Тэн дээр бол маш их баяр хүргэмээр байна. За дээрэс нь та альва зүйлсийг ийм саяхан танд ийм хэцүү зүйл тохиолдсноос болоод ч юм уу тий альва нэгэн зүйлийг яг ийм гаднах талаар нь яг өнгөцхөн байдлаар дүгнэхээ болсон. Альва зүйлсийн уялдаа холбоо учир начрыг их тунгаадаг болсон гэж бол харагдаж байна. Энэ бол таны хувьд бол маш том өөрчлөлт болсон. Саяхан танд амьдрал чи хэцүү зүйл болсон. Энэ бол таны хувьд бол маш том өөрчлөлт сүнснээс сэрэлт явагдсан бол харагдаж байна. За тэгээ зүүд нойртой чинь холбоотойгоор зөнгийн үзэгдэл бол их гарч байгаа харагдаж байна. Гэхдээ та бол зүүднийхээ учрыг жоохон ойлгохгүй байгаа харагдаад байна. Тэгэхээр энэ дээрээ зүүдний тэмдэглэл хөтлөх, зүүдний тайллуудыг унших, зүүдээ ойлгох иймэрхүү зүйлүүд бол танд бол шаардлагатай харагдаж байна. Зя ингээд энэ хүртэл энергийн шалгалтууд маань танд таарсан болвол энэ бол таны групп муу юм аа. Зя хэрвээ энергийн шалгалт нь мэдээж таарахгүй бол та өөр групп сонгоод сонсох хэрэгтэй гэдгээ бол мэдэж байгаа байх. За тэгээд Мартин 8-аар тантай уулзах холбоотой байх хүмүүсийн талаар мэдээлэл авъя. За ингээ хүмүүсийн талаар мэдээлэл авбал ер нь ямар хуу байна гэдгийг комент дээр бичээрэй. Иймэрхүү байдлаар уншвал
За ерөнхийдөө 3 тодорхой хүн гарч ирлээ. За эхнийх нь хүн болвол маш юм өөдрөг азодтой, ёндоон гийсэн, маш тийм адал явдал дуртай, цаваас ирэглэн эн тэнүүгээр явсан маш гоё юм амьдралыг бол их гоё таашааж чаддаг. Яг хорон мөч бүрдээ амьдарч чаддаг. Хорон мөч бүрдээ буюу яг одоотой амьдарч чаддаг ийм сайхан хүн байна. Маш юм гэрэлтсэн шар өнгөтэй ч юм уу тий шар өнгөөр дүрслэгдгээр ийм хүн байна. За дээр нь альваад нэг жоохон шүүмжлэгч нүдээр айгүй хардаг. Тэгээд энэ нэг юм шүүмжлэгч байдал нь яг эргэн тойрных нь хүмүүсийг бас жоохон зовоох гэдэг ийм нэг зөрүүд ч гэмээр юм уу ийм нэг бол хүн байна. За тэгээд жоохон эго өндөртэй бас нэг хүн байна. Өөрийгөө айгүй их юмд боддог ч юм уу. Гэтэ яг өөрөө мэдээж айгүй мундаг хүн. Гэтэ бол тэрийг хаяа жоох ихтрүүлээд байдаг. Тэгээд яг одоодоо гэхээсээ илүүтэйгээр яг юм ирээдүйдээ амьдэрдэг хүн байгаад юм. Би яг ирээдүйд юм бүтээн. Тийм болохоор би одоо аз жаргалгүй ч гэдэг юм уу тийм юмнаас болоод жоох юм шуналтай болцсон ийм хүн бол харагдаж байна. За энэ хүмүүс бол яг ямар байдлаар тантай холбогдоод байна. Тодорхой мэдээллийг бол харъя. Fertility за шууд өөрсдөө ингэж гараад ирдэг гэж. Окей, за юм байна. Энэ нэг бүр нэг гал ассан шар өнгийн хүн байна да. Энэ хүн болвол тантай яг юм оюун ухааны байдлаар учирсан байна. Мэдлэгийн цавар хүрээх чинь тэлгэж буюу ерөнхийдөө ажил мэргэжлийн холбоотой учирсан хүн байх шиг байна. Тэгэхээр бол тантай яг юм цаашдаа хамтдаа юм бүтээх гэж учрах хүн бол харагдаж байна. За охины ордны энергитэй энэ хүн маань болвол тий нэлийн шүүмжлэгч хүн маань бол таны яг юм яг итгэл найдварыг чи унтраахаар буюу юм үлийн үртэй харилцаагаар учирсан нэг юм хүн байна. Тэгэхээр ийм үлийн үртэй харилцаанд яаж төгсгөл тавьж болдог вэ гэхлээр бол та яг энэ зүйлээ энэ хүнээс яг энэ шүүмжлэлт ийм дарангуулалтай байгаа энэ хүнээс ойлгох ёстой юм аа. Хэрвээ ойлгоод яг та хоёрын үлийн үрт харилцаа дуусах төгсөж бол та үнэхээр хажууд нь байх ямар ч хүсэлгүй болоод бүр хажууд нь байж төвчгэн байж суухын аргагүй болоод ирдэг. Тэгэхээр ийм мэдрэмж хэрэг төрж байгаа бол та энэ хүнээс зайгаа бариад харилцаагаа таслахын бол гэмгүй юм шүү. Дээр нь энергийн холбоо салгах гэдэг YouTube-ээс хайх юм бол YouTube дээр тийм энергийн холбоо таслах гэдэг юм гоё бясалгал байгаа шүү. Тэрийг хийгээд байвал бол маш зүгээр байдаг. Энэ хүн дээр бол тийм хийвэл бол илүүтггүй л харагдчихээн. За тэгээд ерөнхийдөө таны яг хайр сэтгэлийн холбоотой учирсан хүн чинь бол энэ Арслангийн ордны энергитэй хүн байна. Яг жоохон эготой. Яг ирээдүйдээ амьдардаг, ирээдүйд гоё зүйл бүтээж, гоё зүйлүүдийг бий болгоно гэдэг тийм хүсэл тэмүүлэлтэй. Гэхдээ яг одоодоо яг юм хангалуун мэдрэмжийг тааж авч чаддаггүй. Энэ яг өөрийг нь жоохон юм чуналтэй ямар нэгэн зүйлийг авах гэсэн хүсэл тэмүүлэлтэй болох гэдэг. Гэтэ энэ хүн бол яг ийм гоё маскулин энержитэй хүн байгаад байна. Маш гоё юм эрэгтэйлэг юм энергитэй те тэрэнд нь магадгүй та татагдсан байх. Тэгээд та хоёрын уучрал бол маш гоё явж байна. Энэ Мартин амнаг ч гэсэн тэгээд хоёрын уучрал бол маш гоё халуухан байх. Би бинийг маш гоё хүсэж тэмүүлсэн ийм гоё энерги бол харагдаж байна. За одоо тэгвэл яг энэ Мартин амнаар танд ирж байгаа яг гол бэлэг нь юу вэ гэдгийг сайхан тодорхой харъя. Ваа, гоё юм уу? Гоё. Зя. Wow.
Yeah. Wow. Wow. Нэг ах нь. Юу. Oh. Wow. Wow. Энэ групп ингээд хамгийн бэлэг ихтэй групп. За ингээд Мартин 8 нар танд ирж байгаа бэлгүүдийг харах юм бол орчлон ертөнц бол таныг яг хүүхэд шиг ингэж гоё хайрладаг. Таны яг зөв зам руу чинь чиглүүлэхийн тулд бол маш гоё ингээд жоохон хүүхдэд яг юм зааж өгж байгаа юм шиг тий. За тэгээд яг ийм анх хүлд орж байгаа хүүхдэд тий ээж нь яаж ингэ зааж өгдөг вэ? Айгуу гоё юм зөөлхнөөр болгоомжтойгоор тий орчлон ертөнц бол танд яг ингээд амьдралын сургаалыг зааж өгөхтэй бол маш юм зөөлөн байдлаар хичнээн хүнд асуудал таны амьдралд тохиолдсон ч гэсэндээ яг тэгж бүр танд хамаг ингээд асуудал нь яг ингээд тохогдохгүйгээр тэ айгуу гоё зөөлөн байдлаар магадгүй та бүр амар хүнд шарх авах ч юм уу тиймэрхүү байдлаар биш ерөнхийдөө бол өөрийн сонголтыг нь хийлгүүлжтэй юм хүчээр таныг юм хэцүү байдалд оруулах ч юм уу тийм байдлаар биш ер нь бол их гоё юм зөөлөн ханддаг гэж бол харагдаж байна. Энэ бол таны хувьд маш том бэлэг юм шүү. Энэ бол ядаж байгаад тэг намиртай үзэр учраас маш гоё сүнслэг үзэр байдаг. Тэгэхээр энэ Мартин 8 нар танд ирж байгаа бэлэг бол та энийгээ маш гоё ингэж санаж мэдрэх нэ. За тэгээд бас нэг юм зөвлөгөө явж байна. Энэ зөвлөгөө төр болохоор та яг ирээдүгөө өөрөө ингээд том зургаар алсын хараатаагаар яг ирээдүгөө томоор ингэж харахтаа ерөөсө хүмүүсийн чиглүүлэгд ерөөсө автаж болохгүй хүмүүс таныг за чи ирээдүйд ийм хүн болох байхаа чи ирээдүйд ингүүл зүгээр юм биш үү гэдэг байдлыг ерөөсө хүлээж авч болохгүй та зөвхөн яг өөрийнхөө шийдвэрээр энийг шийдэх ёстой шүү. Тэгээд ирээдүгөө аль болох та төсөөлж жоохон төлөвлөгөө гарвал зүгээр харагдаж байна. Та яг хаашаа чиглэмээр нь ямар хүн болмоор байна те тэрийгээ бол жоохон өөрийнхөө дотроос хайх хэрэгтэй шүү гэдэг зөвлөгөө бас гарч ирж байна. Яагаад гэвэл орчлон ертөнц таны яг тэр өсөж байгаа зүйлийг биелүүлэхэд бэлэн байна. Таныг сонсоод байж байгаа шүү. За дээр нь энэ Мартин 8 нар бол та яг юм зориг гаргаж чадахгүй нэг өөрөөсөө яг гоё юм альва нэгэн зүйлд бүр нэг гоё өөрийнхөө зүрх сэтгэлийнхаа ингээд дуудлагаар юмыг шууд үйлдэл болгоод ингээд явах тэр нэг гоё юм зоригийг бол та энэ Мартин 8 нар хүлээж авах нэ та буцаад ингээд амьдралд юм гоё давшилттай урагшилсан энергиэр ингэж ханддаг болж чадах нэ. За дээр нь орчлон ертөнц таныг яг хүүхчигээ гоё хайрлаж ивэдэг учраас урсгал дагуу ингэж хөвөөрэй. Заавал юмсыг өөрийнхөө хүснээр байлгах гэж ч юм уу эсвэл байгаа зүйлийг болж байгаа зүйлийг өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгээд болж байгаа зүйлийг яг байгаагаар нь хүлээж аваад яг өдөр тутмынхаа амьдралыг байгаагаар нь таашаагаад яг одоогийн байгаа зүйл бол тань дахиж олдохгүй учраас яг одоогийн нөхцөл байдалтай бас жаргалтай хангалуун мэдрэмжийг бас авч байгаарэ. Энэ урсгал ус бол хизээ нэгэн цагт далай цутах нь үнэн. Та бол амжилтанд хүрэх нь үнэн юм шүү. Тийм болохоор
аливаа нэгэн зүйл рүү адгаж яарах хэрэггүй, ямарваа нэгэн зүйлийг заавал өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Бүх зүйлийг сайхан байгаагаар нь хүлээж аваарай. Бас ирээдүйдээ итгээрэй. За тэгээд бас энэ Мартин 8-аар танд бас дахиад ирж байгаа бэлэг болвол зүүд зөнд чинь маш гоё юм чиглүүлэх танд ирэхний яг гоё учрах хөстэй хүн чинь ч юм уу, эсвэл бол амьдралаас хүсэж байгаа тэр нэг амжилт ч юм уу тийшээ чинь таныг бол чиглүүлэх зүүд зүүн чинь маш өндөр байх нэ. Тийм болохоор зүүдээр чинь дамжуулаад танд маш ойлгомжтой байдлаар маш гоё чиглүүлгийг өгөхөөр ингээд бэлдсэн юм байна. За тэгээд энэ үеэр бол та Мартин 8-ны үеэр бол яг юм юу ч хийхгүй ингээд бүтээлч энерги доогоор байж болохгүй шүү. Яг ийм гоё их энерги, ийм их бэлэг ирж байгаа өдөр бол аль болохгүй бүтээлч байхыг хичээгээрэй. Хийхийг хүсэж байгаа зүйлээ байвал шууд хийгээд яваарай. Тэгэд энэ өдөр бол бас ирээдүйд үрд хамт байх үнтэйгээ бас учирч магадгүй өдөр байна. Эсвэл бол зүүд нойронд чинь тэр хүн үзэгдэх магадлал бол маш өндөр байна. За тэгээд орчлон ертөнц бол бүх зүйлийг яг ижилхэн хайраар хайрладаг юм шүү. Таныг бас яг ижилхэн хайраар хайрладаг юм шүү. Тийм болохоор та ч гэсэн бусдыг ерөөсөө ялгаалаггүйгээр хайрлаарай. Ялгалгүйгээр бусдад хайрыг түгээгээрэй гэдэг ийм гоё юм уншлага боллоо. За тэгээд энэ 3 дугаар групп дээр бол маш их бэлэг гарч ирсэн учраас за affirmation дээр нь болохоор би орчлон ертөнцийн надад бэлдсэн бэлэгт талархалтай хандаж байна гэдэг ийм гоё affirmation илгээгээрэй. Яагаад гэвэл танд бол яг бусад группүүдийг бодвол хамаагүй их бэлэг гарч ирсэн. Тийм болохоор би энэ орчлон ертөнцийн надад бэлдсэн бэлэгт талархалтай хандаж байна гэд гоё affirmation илгээгээд энэ бэлгийг гоё хүлээж аваарай. За тэгээд хувийн уншлага бол хийхээр бол чат бичээрэй. Instagram болон Facebook-ээр чат хийж болно. За тэгээд намайг дэмжих хүсчээвэл donation хийлгэж болно. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Мартин 8-нд хамгийн сайхны өсвийг өрөөё. За баяртай. Хайртай шүү.